Дэлхий дээр нэг л өдөр харин дайсан ирсэн юм. Хүмүүс тэднийг мимик гэж дуудаж байлаа. Европыг хурдтай эзэлж хүндрэлтэн шахалтанд оруулж байв. 5 жил өнгөрөхөд ялагдлын ирмэг дээр ирсэн хүмүүс Лондонд анх удаага ялсан юм. Тулааны гол баатар нь Рита Вратовски байв. Хэвлэлээр шинэ төрлийн технологи биднийг ялалтанд хөтлөнө. Ялалт ажиллагааны цэргийн түүхэнд хамгийн том механик ажиллагаа байх болно. Тэгэхээр энэ онгоцонд ундаж яваа нөхрийг Кейж гэх бөгөөд харийнхан дайрахад хувийн бизнесээ алдаж амны фигурээрээ Америкийн армийн хэвлэлийн ажилтан болсон нөхөрдөө. Тэгээд Лондонд бууж нэгдсэн армийн генералтай уулздаг. Нэгдсэн арми Францын фронтоос дайсныг шахаж нөгөө талаас нь Орос хятад дайрч голдоо уулзаад дайсныг устгах юм байх уу. Тэгсэн дэрийг нь очиж камерын өмнө буулгах чадвар гэж манай Кейж тушаал өгдөг наасан. Мэдээж тийшээ очиж хідэн ясаа тавихыг Кейж хүсэхгүй. Та надад тушаал өгөх хэрэггүй. Би Америкийн нэгдсэн улсын цэрэг. Би удирдлагууд цаа чинь ярилцсан. Яг гоо чам цолыг чинь хэвээр нь үлдээн. Би сая хүмүүсийг танай айрамд оруулахад нөлөөлсөн. Гэтэл тэр хүмүүсийн цогцыг хүлээж авч хэнийг буруутгахаа мэдэхгүй байгаа сая хүнд харин би цаашдаа хэнийг буруутай гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тань шиг генералууд буруутан болохыг хүсэхгүй байх. Жөө намайг сүрдүүлээд байна уу? Тэгээд манай хүн дэрүү хүндээ цэвэрхэн тохирлоо гэж бодтол энэ хүнийг баривчил. Цэргүүдээс зүхтаад нэг мэтгэд ухаан алдсан байлаа. Тэгээд зэрхэд басаач мохолчхар. Манай хүн айл хэдийн Францын фронтод ирчихжээ. Ахлах нь манай хүнийг уцаар яриулна гэж хошгоруулаад бааз руугаа аваачлаа. Та намайг уцаар яриулахгүй юм байна тийм үү? Тийм ээ. Над дээр ирсэн бичгэн дээр таныг генералыг сүрдүүлэх гэж оролцсон гэсэн байна. Бас уцаар ярих гэж оролдоно гэсэн байна. Тэгэхээр манай хүний цолыг хураагаад дайнд оруулахаар болчихжээ. Түүнийг Жэй гэх эвгүй нөхдүүдийн салаанд хуваарлана. Шинэ байлдагч Кейж Картраа хүлээж авцгаа. Та нар их үр бүтээлтэй байх шивдэ. Энд мөрөдөө тоглоод л. Би Сахилга батын талаар юу гэлээ? Сахилга батын хүчээр хувь заяаныхаа эзэн болно. Ингээд Кейж маргаашийн шийдвэрлэх тулаанд орохоор боллоо. Бэлтгэл 10 минутын дараа эхлэн шүү. Маргааш болж цэргүүд өмсгөлөө өмсөж байна. Жэй салааныхан эвгүй нөхдүүд байна. Энэ Кей гихтэл шалдан биендээ өмсгөлөө зөөчглээ. Харин Гриф Кейж тусалдаг. Би тулдаж үзээгүй. Би 2 жигата загас наадуулж үзээгүй. Гэхдээ тэгэх өдөр ирвэл би чаднаа. Харин нөгөө талд нь цаг боллоо. Ингээд нэгдсэн арим шийдвэрлэх тулаанд орохоор Франц руу хөдлөлөө. Онгоцонд Ахмад бид Германыг алдсан. Франц ихч энэ бидний сүүлийн боломж галзуучуудаа гэж хотел гендийн бөмбөгдөлтөнд өртлөө. Цэргүүд онгоцноос бууж эхэллээ. Кей харин яаж буухаа мэдэхгүй бодолж байгаад эцсийн мөчөд буулаа. Тэгсэн цаана нь Кей бид амжилттай буулаа. Бурхан биднийг ивэлээ гэсэн дээрээс нь хөлөг унчихлаа. Манай хүн нэг нүхэнд нуугдаж байсан урд нь өнөө шилдэг цэрэг Рита тулдаж байна. Нэг мимикийг устгачаад Кейжийн урд зогсож байсан дайсны зэвсгэнд оногдоод өгчихлээ. Цаана нь Гриф биднийг эрхийг мэдэж байж. Тэгээд Жэй салааныхан байрлалаа авсан урдаас нь мимикийн бүтэн айрам ирж байна. Энэ үед гэнэт нэг мимик гарч ирээд Жэй салааг хэргаад аялаа. Кейж азар зэвсгийнхаа учрыг олж мимикийг устгачихлаа. Тэрэндээ жоохон баярлаад байж байсан урд нь нэг мимик гараад ирлээ. Гэхдээ өмнөхөөс хамаагүй том бас цэнхэрдүү юм. Манай хүнийг харчихлаа. Яг дайрахт нь хажууд нь байсан бөмбөгөө аваад мимикийг дэлбэллээ. Гэхдээ цус нь манай хүнийг хайлуулад алжчихлаа. Тэгтэл Кейж гинтхэн орилоо сэрчглээ. Зүуд байсан бололтой. Тэгтэл хажуугаас нь басаач мохолчхар. Ахмад ч эрдгээрээ ирээд манай хүнийг хошгоруулж байна. Тэгээд бааз руу аваачаад шинэ байлдагч Кейж Картраа хүлээж авцгаа. Та нар их үр бүтээлтэй байх шивдэ. Энд мөрөдөө тоглоод л. Би Сахилга батын талаар юу гэлээ? Сахилга батын хүчээр хувь заяаныхаа эзэн болно. Сони юм аа. Өнөгтэйгээ яг ижил зүйл болоод байна. Тэгээд онгоцон оногдгоороо оногдож Кейж хүж байна. Харин Ритаг өвхөөс нь өмнө аварсан ч Кейж өөрөө оногдоод өгчихлээ. Тэгээд дахиад л өчигдөр болчихлоо. Тэгэхээр Кейж нэг төрлийн цаг хугацааны эргүүлэгт орчихож. Энэ удаа Ахмад дээр шууд очиод энийг хэлэх гэж оролдоно. Юу гэж итгэхвдэ. Тэгээд бааз дээр аваачихтан. Би тэднийг харсан. Та нар бүгдээрээ өхнө. Энэ Жэй салаа. Тийм үсттэй. Та нар намайг өмнө харж байгаагүй. Тийм үү? Тийм ээ. Гэхдээ л би та нарыг мэднэ. Кимэл, чи нүцгнээрээ өмсгөлөө өмсдөг. Форд, Скайнер, Гриф. Чи дууцоотой. Тэд хүнжил дараа хүзрээ нууж байгаа. Та тэдэнд хүзрээ нэдүүлдэг. Та нар намайг сонсох ёстой. Би бүгдийг чинь аварч чадна.
Гэсэн чинь хөөхий. Тэгэд болдог зүйл болдгороо болж энэ удаа кимлиг аврах гэж байгаад өглөө. Басаач муу хулчхаар. Дараа нь Ритаг аврахаар гүйж байсан хөөхий. Тэгээд нэг юм Рита дээр очиж түүнийг аварлаа. Мимикийн хөдөлгөөнүүдийг сайн мэдэж байна. Нилээн их үгсэн бололтой. Үүнийг анзаарсан Рита сэрэнгүүтээ над дээр ирээрэй гэж байна. Манай хүний чадварыг мэдэж байх шиг байна. Тэгээд хүлэг дэлбрээд дахиад сэрлээ. Басаач муу хулчхаар. Энэ удаа харин бааз дээр очиод сайн байцгаана уу? Байлдагч Кейж. Жэй салаа байхаа. Миний гавыг тайлаад өгөөч. Зүүн талын чинь Герман түлхүүр байгаа. Дараа нь бэлтгэл хийж байгаад би маргааш хурдах тулаанд орно. Жэй хотлоо ярьж байна. Харин Ахмад цаана нь хурдан боксоо хотлогцгоо навшноо да. Өөрөө хурдан хөдлөг. Сая хэн хэлсэн бэ? 50 сунаах уу ирэх юм аа? Тийм аа. Бостон ч гэсэн. Тэгээд хажуугаар нь явж байсан машины доогуур ороод зүхтах гэсэн дайр уулчихлаа. Яадаг тэнэг вэ? Энэ удаа харин амжилттай доогуур нь гараад элитийнхний бэлтгэлийн бааз дээр ирлээ. Талбай дээр Рита ганцаараа бэлтгэл хийж байна. Чамайг надтай ярихыг хэн зөвшөөрөв? Чи зөвшөөрсөн. Маргааш ирэг дээр сэрээд надтай уулзаарай гэсэн. Дагаад яв. Хэнд ч энэ талаараа хэлж болохгүй шүү. Чамайг галзуу гэж бодно. Тэгээд манай хүн анх арай том мимикийг устгаснаа хэллээ. Рита ч мимикүүдийг маргааш ирэг дээр цэргүүдийг отохыг мэдэж байна. Чам тохиолдсон зүйл над тохиолдож байсан. Гэхдээ би тэрнээсээ салчихсан юм. Тэгвэл надад туслаач. Тэгнэ, эхлээд дайнд ял. Тэгээд зэвсгийн хэсэг дээр очиод доктор Картертай уулзлаа. Манай хүнийг чадварыг ганц ойлгож байгаа эрүүл хүн ажээ. Тэр бол би. Тэр маргааш ирэг дээр өгсөн. Тийм үү? Тэгвэл би хэдэн хуруу ардаа нууж байна. Би яаж мэддэг юм? Энийг шалгаад үз. Хэрэггүй. Тэгээд манай хүн тайлбарлаж өгнө. Мимикүүдийг альфа гэдэг арай том биетэн удирддаг ба түүнийг Кейж санаандгүй алсан. Харин мимикүүдийн амьдралыг тэтгдэг аврах том омега байдаг. Тэр яг л тарих шиг зүйл. Гэхдээ цаг хугацааг удирддаг. Тэгээд альфа мимикийг өгөхөд эсвэл ялагдахад цаг хугацааг ухраадаг. Тэгээд ирээдүйд юу болсноо санаж байсан дайсангууд хизээч ялагддаггүй байж. Харин тэр үед альфаг алж мимикийн цуснд Кейж будагдах үед омегагийн чадвар Кейжж шилжсэн байх нь. Тэгвэл та нар яаж Британд ялсан юм? Тэр ирээдүг хараад байгаа юм бол мимикүүд өөрсдөө ялагдсан. Ялалт ажиллагаа биднийх биш тэднийх байсан. Би омегаг Британд байгааг харсан юм. Тэгээд түүнийг устгах гэсэн чи хүр чадалгүй энэ чадвараа алдчихсан. Чи одоо намайг омега дээр авчиж өгөх хэрэгтэй. Тэгвэл би түүнийг устгана. Тэгээд омегаг хаана байгааг харуулдаг зөгнөл шиг зүйл болтол манай хүнийг тулдаж сургахаар боллоо. Овоо хөөрхөн үзэж байгаад нуруугаа хугалчихлаа. Санаач яв. Гэмтснээс үхсэн дээр би хамгийн сүүлд гэмтээд гихтээ өхөж өгөхгүй байсан. Тэгээд нэг сэрхэд эмнэлэг дээр надад 3 литр цус хэлбсэн байв. Тэгээд би энээс гарчихсан. Юу? Хүлээгээрэй, байж байгаарай. Хөөрхий. Тэгээд энэ бүхэн давтагцаар л Кейж бэлтгэлээ давж чадахгүй гэмтээд байв. Басаач муу хулчгар. Чи зүгээр үү, Кейж? Тийм ээ. Би зүгээр хөлөө мэдэрч байна. Зүгээрээ. Байж. Ярилцээ дөхөө. За бууд. Тэгж угаад өнөө зөгнөл нь харагданаа. Германы хаан нэгтэй далангийн дор өнөө омега харагдаж байна. Тэгээд энэ хин юм бэ Рита? Тэр бол би. Би бол Кейж Картер. Та ардаа 2 хуруу нуусан байна. Тэгэхээр ажилд орцгоё. Тэгээд доктор Картер даланг болохоор боллоо. Харин манай хоёр маргаашийн эргийн тулаанаас зүхтах ёстой. Гисэн хэдэж энэ тийм амар байсангүй. Өөхөх бүртээ дайсан хаанаас гарч ирэхийг дов толгод бүрийг нарийн тэмдэглэж байлаа. Нэг удаа Кейж энэ бүхнээс залхаад Лондон явсан. Жохон оршихуун хямрал гэхүүдээ. Чи өөрөө өдөрт хэдэн зуун удаа өгч байхад дэлхийг аврах гэхэр чинь бас хэцүү шүү дээ, тийм ээ. Тэгтэл мимикүүд Лондон руу дайраад бас өгчихлээ. Нэг удаа Кейж хар үрээр бэлтгэлээ хийгээд роботуудыг будаа олгож байна. Доктор Картерч далангийн байршлыг оллоо. Ирэг дээр манай хоёрч сайн үзэж байна. Тэгж угаад нэг юм ирэг дээрээс зүхтаж чадлаа. Цааш хуучин машинаар зүхтаж байхад Кейж Ритагийн талаар өөрт нь ярьж өгнө. Тэгэхээр энэ явдал өмнөд бас өчнөө тохиолдож л дээ. Рита маань өмнө нь Британд өөрийн ойрын хүнээ алджээ. Хамгийн хэцүү нь бүр тэр хүнээ 300 удаа өгөхийг харсан. Чи надад жинхэнэ нэрээ хэлсэн. Чамайг дугаа олох гэж худлаа хэлсэн байх. Цааш явж байхад машин зогсож өмсгөлийн цэнэгч дууслаа. Тэгээд нэг хуучин эдлэн дээр ирлээ. Тэнд нэг нэстэг тэрэг байж байна. Тэрүүгээр явах гэсэн Ритач шархчихж хэсэг азнаас хийгээд шархыг боож өгөнгөө копи бэлтлээ. Байж байгаарай. Чи 3 ширхэг сахар хийдэг тийм биз дээ.
Тэгэхээр манай хүн бас энд их олон удаа ирсэн бололтой. Чи энэ хүртэл ирсэн байна. Онгоцны түлхүүр хаана вэ? Бид явах хэрэгтэй. Энд түлхүүр байна. Бид цаад фермийн байшин руу очиж болно шүү дээ. Рита, би яаж хичээсэн чи энэ хүртэл явсан. Чамайг онгоцыг асаахад Мимикүүд ирнэ. Би чамайг аварч чадахгүй. Би омегийг устгавал бас л чи өвхөн. Гэхдээ бүр мөсөн. Тэгэхээр Кэж Ритад сайн болсон бололтой. Харин Рита онгоцыг асааж Мимикүүд дайрдгаараа дайрлаа. Кэж Мимикийг устгачаад Ритаг харахад бас өөх гэж байв. Миний жинхэнэ нэрийг Роуз гэдэг. Надтай ярихыг чинь хэн зөвшөөрөв? Уучлаарай дөрөвч. Надад 5-6 та нэмэлттэй айз бас тесрэх бомбогнууд хэрэгтэй байна. Чи уучхаа юу? Тэгэхээр Кэж маань ганцаараа явхаар шийдсэн бололтой. Энэ нь ч амжилтанд хүрж омега байгаа далан дээр ирлээ. Гэхдээ тэнд омега байсангүй. Харин альфа хүлээж байлаа. Тэгэхээр занг байж. Тэнд байгаагүй гэдэг чинь юу гэсэн үг юм? Зөгнөл занг байж. Тэгэхээр омега хүчээ эргүүлж авах гэж байгаа юм байна. Тэгэхээр жинхнээсээ түүнийг хаана байгааг мэдэх ганцхан арга үлдсэн бололтой. Дамжуулагч. Би наадахны чинь ажилдаг хувилбарыг Британд байхдаа бүтээсэн юм. Тэгээд турших гэтэл генерал хураагаад авчихсан. Тэгээд би энд ирсэн юм да. Тэгэхээр энэ дамжуулагчийг альфад суулгаж чадвал жинхнээсээ омега хаана байгааг мэдэх нэ. Тэгээд Рита Кэж хоёр Британь явахаар боллоо. Хой, гэхдээ та хоёр тэрийг авлаач альфад суулгах хэрэгтэй шүү дээ. Санаа зовлтгүй. Бидэнд альфа байгаа шүү дээ. Тэгэд Британд дах нэгдсэн армийн төв рүү нууцаар нэвтэрч генералтай уулздаг. Тэр өдөр таныг явуулахад таныг манай хамгийн шилдэг цэрэгтэй эргээд ирнэ гэж бодсонгүй. Маргааш эрэг дээр айрамчин 5 минут ч тэсэхгүй. Учир нь дайсан биднийг ирэхийг мэдэж байгаа. Би эрэг дээр нэг онцгой Мимикийг алсан юм. Тэгээ цаг хугацааны эргүүлэгт орчихсон. Одоо нарийн бичгч нь орж ирээд бичиг баримтууд өгнө. Шатхууны баримт байхгүй байгаа. Нарийн бичгийг чинь Сара гэдэг. Бич жилийн айхтар зуднаар төрсөн. Хүүгийн дайнаас хол байлгах гэж та Австрал руу явуулж өгсөн. Сонсооч, энэ бидний анхны уулзалт биш. Учир нь та миний өвөгөөс ч зөрүүд. Гэхдээ энэ дайныг зогсоох ганц арга нь Мимикүүдийн уураг тархийг устгах. Харин тэр зүйл таны сепэнд байгаад байна. Ингээд нэг юм авчихлаа. Одоо яах вэ? Ямар ч гэсэн энэ хүрч чадлаа. Гэтэл гадаан цэргүүд хүлээж байна. Тэндээс зугтаж байхдаа төхөөрөмжийг биедээ зоолоо. Кэж, чи юу харж байна? Энэ Луври музей байна. Чи омегийг харж байна уу? Тэр Парист байгаа юм байна. Гэтэл цэргүүд араас нь гал нээж Кэйжийн хөлийг онцглоо. Удалгүй машиныг нь зогсоож манай хоёр ухаан алдлаа. Нэг сэрхэд эмнэлэгт манай хүний цусыг сэлбчихжээ. Гаднаас Рита орж ирээд уучлаарай Кэж. Хүлээ. Би гарсан. Тэд миний цусыг сэлбсэн. Ингээд ганцхан амьтаа болчихлоо. Эргийн толооноос өмнө омегийг устгах хэрэгтэй. Бидэн цэргүүд хэрэгтэй. Биднийг дагах галзуу амьтан байна гэж бодоё. Тэгээд бааз руу явж байсан араас нь салааных нь гараад ирлээ. Ой, Кэж, бид чамайг өдөржин хайлаа. Гуй, намайг сонс. Энэ их хачин сонсогдно. Тэгээд дүр солигдож, тэр бүгдийн зөв хэлсэн. Цэзэрлэгийн багшийн маань нэрийг хүртэл. Нойл руу явуулалгүй өмдөнд нь шээлэгчдэг байсан юм. Наа чинь худлаа. Тийм үү? Тэр чиний нэрийг Форд биш гэсэн. Форд эхний тулаанд өгөж чи түүний өмнөөс тулдаж гэрлүүн мөнгө явуулдаг гэсэн. Маргаашийн тулаанд биднийг үхнэ гэсэн. Хэнэн жамд үлдэхгүй. Мөн ярава баярлаа. Их хурм өглөө. Чи биднийг мэддэг юм байгаа үз. Бид чамайг мэдэхгүй. Тэгээд чамд яаж итгэж дагах юм? Та нар намайг дагах албагүй. Гэхдээ түүнийг дагаж болно. Британий дайны сахиусан тэнгэр. Тэгэхээр ямар ч гэсэн баг бүрдүүлчихлээ. За, Мимикийн өгзгийг өшгөлөхөөс өмнө сабаа дарахаа мартаа. Дарцсан Мимикүүд нь лайка дараарай. Манайхэд Парис дээрээ музей руу нэлээд ойртож байсан дайралтанд өртөөд тал хүнээ алдчихдаг. Тэгээд Луври музей руу яаж явах учраа нэг л олохгүй байж байгаад Кэж бид сүүрсэн хөлгөөрөө явах болно. Наа чинь ч одоо нисгээс өнгөрсөн. Нисэх шаардлагагүй. Жохон хурдан явхад л болно. Тэгээд онгоцонд сууцгаалаа. Тэгсэн Гриф шархчихаж. Би явж чадахгүй. Харин цаг очиж өгье. Ингээд Гриф Скайнер хоёр газар дээр үлдлээ. Хүлгийг асааж явах хооронд Мимикүүд дайрч байна. Манай хоёр буудаж байгаад суман дуусангууд өөрсдийгөө дэлбэлжглээ. Хүлэг нэг юм асааж нисэхгүй ч яваад байна. Мимикүүд хэдэн зуугаараа дайрч байлаа. Удалгүй хуурамч бордж өглөө. Тэгээд Кэж бууг нь авч Мимикүүдийг устгасаар Луври музейд ирлээ. Мимикүүдээс зугтаж явсаар доод хонгол руу үсрэхдээ аманд нь бөмбөг авчуулаад хонголыг хаачихлаа. Омега усан дор байгаа бололтой.
Харин Альба манай хоёрыг хайж байна. Сонс Кейж, бид хоёулаа амьд гарч чадахгүй. Чи их сайн хүн. Харамсалтай нь би чамайг мэдэж амжихгүй. Гэд Рита зугтаж Альбагийн анхаарлыг татлаа. Энэ хооронд Кейж ус руу нэвтэрч доош явж байсан. Араас нь Альба ороод ирлээ. Бөмбөгөө аваад шидэх гэдэл Альба манай хүнийг цааш нь харууллаа. Бөмбөгч явсаар Омегагийн гүнд нэвтрлээ. Тэгтэл мань гар гогцоогоо бол аль хэдийн авцсан байж. Ингээд бөмбөг дэлбэрч Альба чадарч бүх мимикүүд хөлдлөө. Эсвэл үхлээ. Харна уу. Тэгээд үхсэн Альбагийн цус манай хүнд наалдаж дахиад цаг хугацаагаар ухарлаа. Гэхдээ энэ удаа Лондонд бууж байсан анхны өдөр нь байна. Тэгээд мэдээгээр генерал өнөө өглөө Парист их хэмжээний энерги ялгарсан. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр дайсны хүч бүрэн устсан. Маргааш бид баруун фронтыг чөлөөлж дайнг дуусгана. Тэр үед нь фронт дээр маргааш би 20 дахь дулаанд орно. Чи хотлоо ярьж байна. Кейж фронт дээр ирээд бэлтгэлээ хийж байгаа Ритаг хараад баярлснаар кино дуустдаг.